Арчилсан намаас чойжил сүрэнд ор чанд нартай хариуцлага тооцож огцруулахгүй бол улс орон даяар засгийн газрыг огцруулах акцийг эхлүүлэхээ мэдгдлээ. За сөрөг хүчний хийсэн тооцоо судалгаагаар Монгол Ардын нам засагласан өнгөрсөн жилүүдэд 170 их найдыг зарцуулсан нэгч эрчим хүчний их усрыг ашиглалтанд оруулаагүй нь хариуцлага тооцох гол шалтгаан гэж нэрлэж байна. Улсын хурлд Арчилсан намын бүлэг 7 хоног бүрийн пүрэв гарагт хийдэг хэвлэлийн хурлаа тогтхомжуулж эхэлжээ. Өнөөдрийн хурлаар засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндлөө. Тодорхойлох юм бол Монгол Ардын нам өнгөрсөн хугацаанд 170 их найд, сүүлийн 3 жилд 70 их найдыг захиран зарцуулж байгаа ч цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа хангаж чадаагүй учраас чойжил сүрэн доржханд нарыг огцруулах ёстой гэж үзэж байна. Тухайн сайд нарыг эргүүлэн татах асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй бол Ардчилсан намын зүгээс өөрөөр хэлбэл 21 аймаг 9 дүүрэг 330 суманд 200 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээний том намын хувьд улсын хурал дахь Арчилсан намын бүлэг болон бүлгийн гишүүдийнхээ гаргасан улс төрийн байр суурийг дэмжиж бид улс төрийн дэмжлэг үзүүлж ажиллан үндэсний хэмжээнд засгийн газарт хариуцлага тооцох ажлыг акцийг өрнүүлнэ гэдгээ өнөөдөр хариуцлагатайгаар мэдгэж байна. Тог тасраа тэр аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүний тоног төхөөрөмжөд эвдэрдэг. Энэ хариуцлага хиймлэх ёстой бай. Тэр эдийн засгийн хэрэгжлөөний тухай хуулийн дээр энийг бас заагаад өгсөн байна. Ер нь төр өөрөө энэ аль болох энэ зах зээлээс холдохгүй бол нийт Монгол улсын эдийн засгийн 70% төр эзлээд. Төсөөрөө 30 гаруй хувийг эзэлж байна. Төрийн өмчт компаниудаараа 30 гаруй хувийг эзэлж байна. Яг энэ тогтолцоо цаашаа явах юм бол Монгол улс цаашаа ер нь ингээд дарангууллын системд ороод энэ ардчилсан чөлөөт одоо нийгэм чөлөөт эдийн засаг бол цаашаа хөгжихгүй маа гэдэг бол илэрлэл нь бидний амьдрал дээр бол бэлтгэний харуулж байна гэж үзэж байгаа. Монголд бол яагаад илүү ихээр бизнесүүд дампуурж байгаа шалтгаан нь төрийн үйл ажиллагаа гажуудсан бодлогоос болоод байна. Төрийн дарамтаас үндсэндээ бол болоод байна. Зөвхөн Арчилсан намын зүгээс 2 дугаар сарын 1-ээс эхлэн улс орон даяар намын гишүүдэд цахимаар бүртгэхээр болсон байна. За ингэхдээ Арчилсан нам плюс гэсэн аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлж татаж авч бүртгүүлсэн иргэд цахимаар гишүүний хурамжаа төлөөд намын баталгаа авч цаашлаад 3 дугаар сарын 11-нд эхлэх анхан дунд шатны дотоод сонгуульд оролцох эрх нь нээлттэй болох юм байна.